За тэгвэл танаа одоо католикийн шашин вино хоёр юугаар холбоотой байдгийг? Яагаад католик шашны зан үйлд одоо бидний энэ нэрлэл вино гэж нэрлэдэг байгаа тийм ээ? Усан үзмийн шүүсээр эсгэж гаргаж одоо энэ умдааныг ашигладаг юм байна. За тэр бас еврей шашинтай холбоотой, еврей соёлтой холбоотой. Таны яг ярьснаар нь католик тэр чигээр бүх христийн шашин еврей үүсэг гаралтай байдаг. Нэг ёсондоо еврей үндэстэн тэр газар дундын тэнгисийн сав газарт үүссэн тийм соёл байдаг, маш эртний соёл. Тэр бидний шашны гол сургаалуудыг бид нар бас барьж явдаг. Тэгэхээр Есүс Христ өөрөө еврей хүн байсан. Тийм учраас еврей шашин дотороо үүссэн, еврей шашны одоо бүх зан үйлийг мэддэг байсан. Тэгэхээр еврей шашны дотороо тийм виноны хэрэглээ их байсан. Ерөнхийдөө хоёр хэрэглээ байсан. Нэг нь өдөр тутмын хэрэглээ. Тэр бол бас өөр үндэстнүүдтэй адилхан ерөнхийдөө тэр нутагт бүх улсууд вино хэрэглэдэг байсан. Харин бас шашны зан үйлтэй холбоотой тийм хэрэглээ байлаа. Одоо ариун хэрэглээ гэсэн үг. Ялангуяа еврей хүмүүс жилд нэг удаа нэг шашны зан үйлтэй холбоотой зоог барьдаг. Тэр зоогоор юу иргэн сандах вэ гэхээр бид нар олон зуун жилийн өмнө Египт нутгаас гайхамшигтай аргаар чөлөөлөгдсөн. Нөгөө улаан тэнгисийг улаан тэнгисийг гаталж нөгөө хоёр хуваагаад улаан тэнгисийг гаталж өөрийнхөө газар нутагт төрсэн өнөөгийн Палестины газар нутагт төрсэн тухай гардаг мөн үү те? Мөн. Тэр гайхамшигтай зан түүхийг иргэн сандаг учраас тэр үедээ яаруу нэг зоог бариад эсгээгүй таалах буюу иймэрхүү одоогийн бидний хэрэгэлдэг ийм эсгээгүй таалах. За. Тэгээд вино хэрэгэлсэн тэр үедээ. Тэгэхээр одоо хүртэл бүх еврей хүн яг жид нэг удаа тийм зоог бариад за тухайн үедээ бидний өвгдөөдс Тэнгэр бурхнаас чөлөөлөгдсөн бид нар сонгосон нэг ард түмэн мөн билээ гэж ярьдаг. Тэгэхээр Есүс Христ тухайн үедээ яг түүний энэ газар дээр амьдарсан сүүлийн жилд яг еврей маягаар тэр сүүлийн зоог барьсан. Харин сүүлийн зоог гэж ярьдаг. Яг гэвэл тэр үедээ шавь нартайгаа нэг яг 12 дагалдагч нартай 12 дагалдагч нартай тийм зоог бариад за одоогоос эхлэн энэ бол миний цус, энэ бол миний бие байх болно. Яг гэвэл би тун удахгүй та бүхний төлөө та нарын гарт орно. Хүмүүс яг намайг дарах тийм одоо би та бүхний хамаг муу бүхнийг өөртөө авч та бүхнийг чөлөөлнө гэсэн тийм маш үнцэнтэй өвөрмөц цаг байсан. Тэгэхээр тэрнээс эхлэн христийн хүмүүс тэр дотроо католикчууд маш хатуу чангаар үүнийг барьж ирсэн. Тэгээд Есүс Христийн нэрээр тэр зоог эргэж барихдаа бид нар одоо Есүс Христтэй нийлж байгаа. Одоо энэ хундагнаас сууж, энэ талхнаас идгэснээр бид нар яг Есүс Христийн авч ирсэн авралыг өөрсдөө авч байгаа гэсэн үг. Тэгэхээр зайлшгүй бид нар хаана байсан ч дарс хэрэглэх ёстой, бас эсгээгүй талах хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл Иесус Христ миний бие бол талах, миний цус бол вино юм а гэж сургаал альцсан юм байна, тийм ээ? Тийм байна.